За сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн. За үзэгч хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг хүргье. За хүүхдүүдээ одоо би та нарт ямар нэг юмны дуу аваад сонсгоно. Та нар сонсоорой. Тэгээд сонсоод эхлээд сонсороо дараагаар нь багштай хариулаараа ойлгосон уу? Ойлгосон. Зэрэгцэж орилж болохгүй тийм ээ? За сонсоход бэлнэ үү? За багш нь сонсглаа шүү. За хүүхдүүдээ морь яаж ийн? Морь яана гэж ярьдаг үлээ? Морь маань янцгааж байна гэдэг штеп хүүхдүүдээ. За тэгвэл дараагийн дуу чимээг сонсоход бэлнэ үү? Багш нь сонсглаа шүү. Оо зүйтэй. Тийм ээ? Бүүж байна. Оо зүйтэй. За сайн байна. За бүгдээрээ тэмээгээ за итгэв. Тэмээ хаана байна? Оо энэ хоёр дээр байна шүү дээ тийм ээ? За өөр ямар дуу чимээ сонссон бэлээ бүгдээрээ сая? Оо морь янцгаах дуу чимээ сонссон шүү дээ тийм ээ? За одоо бүгдээрээ тэгвэл босоо зогсчих. За намхан зогсоорой. За бүгдээрээ одоо дуугаа дуулахын тулд ихтэй хоолойгоо тасгалыг дуулчин тийм ээ хүүхдүүд ээ? За тэгвэл багшаа дагаарай. Явлаа. Баярлалаа хүүхдүүдтэй. За одоо түрүү чи хичээл дээр бүгдээрээ ямар дуу сурсан бэлээ? Шагай надгай. Шагай тоглоё дууныхаа 1-2 дугаар бадгийг бүгдээрээ сурсан тийм ээ? За тэгвэл өнөөдөр 1-2 дугаар бадгаа давтчихъя бүгдээрээ хүүхдүүдээ. За 1-р бадгийг юу гэдэг вэ хүүхдүүдээ? За 1-р бадган дээр морь гардаг тийм ээ? За тэгвэл бүгдээрээ эхлээд үгээ хэлээд үзье тэхөө. За ширмэл Таган албаа дэлгээд найзаа хоёлаа шагай тоглоё. Мөрбөда мотор ирдэн миний хватгэ Мөрбөда мотор ирдэн миний хватгэ. За одоо бүгдээрээ 2 дугаар бадгийг хэлээд үзье тэхөө. Авдрын өмнө албаа дэлгээд найзаа хоёлаа шагай тоглоё. Атг дүүрэн 2 дугаар бадган дээр атг дүүрэн гэж ордог үү тий? Шагай хайлаа. Хүрэн тимээ буула. Зүйтэй тимээ буула. Найзтайгаа харьцаарай. Тэр дүүрэн зүйтэй наастай болдог. Тимээ буула. Тэр дүүрэн ямар мундаг юм бэ? За тэгвэл өнөөдөр 3-4 дугаар бадгийг бүгдээрээ сурах итгэв хүүхдүүд ээ. За 4 бэрхийн шагаанд ямар мал байдаг үлээ хүүхдүүд ээ? Ямаа. Зүйтэй. За тэгвэл өнөөдөр ямар бадгийг үзэх юм болоо? Юуны тухай бадгийг үзэх юм болоо хүүхдүүд ээ? 4 бэрхийн тэмээ морь хоёрыг үзсэн. Одоо хон ямаа хоёрыг үзэх чинь шүү дээ бүгдээрээ тийм ээ. За тэгвэл 3 дугаар бадгаа бүгдээрээ сууж агаад
Сууж байгаа хэлье. За суучих. Эсхий цагаан. Эсхий цагаан. Олбогоо дэлгээд. Олбоо дэлгээд. Найзаа хоёулаа. Найзаа хоёулаа. Шагаа тоглоё. Шагаа тоглоё. Эргүүлж. Шагаа хайдаа. Шагаа хайдаа. Ирэх цагаан. Ямаа буудаа. Зүйтэй. За дахилтаа хэлье. Ямаа буудаа. Сав дүүрэн. Сайтай болгий. Ямаа буудаа. Сав дүүрэн. Сайтай болгий. За сайл гэж юу гэсэн үг юм болоо хөгтүүд ээ? Зүйтэй бидний уух дуртай сүү байна шүү дээ тийм ээ? За дөрөвдүгээр батгаа бүгдээрээ хэлье. Хонио хэлье одоо төхөө хөгтүүд ээ? Тийм байна заач. За тийм байна. Одоо бүгдээрээ хонио хэлье төхөө. За хонио ямар олбоо дэлгээд гэж хэлэх болоо хөгтүүд ээ? Зүйтэй хүн цагаан олбоо дэлгээд найзаа хоёулаа. Шагаа тоглоё. Хураач ямана. Шагаа хайдаа. Хундан цагаан. Хойбуудаа. Найзтайгаа харьцаарай. Хот дүүрэн. Сайтай болгий. Хойбуудаа. Хот дүүрэн. Сайтай болгий. За хүүхдүүдээ одоо босоо зогсчих. За тийм байна. За тэгвэл одоо бүгдээрээ эхнээс нь дуугаа дуустал нь дуулаад үзье хүүхдүүдээ. За бүгдээрээ босоо зогсчих. Дуусах гэрнэ хүүхдүүдээ. Хөш наяа тавих уу? За. Сумархан. Цагаан олбоо дэлгээд найзаа хоёулаа. Шагаа тоглоё. Шагаа хайдаа. Бос. Хүүгэн цагаан олбоо дэлгээд найзаа хоёулаа. Шагаа тоглоё. Хураадараа. Шагаа хайдаа. Хундан цагаан. Хот сайтай болгий. Хот дүүрэн хайтай болгий. Эсхий цагаан олбоо дэлгээд Найзаа хоёулаа. Шагаа тоглоё. эргүүлээрээ. Шагаа хайдаа. Ирэх цагаан ямаа буудаа. Сав дүүрэн сайтай болгий. Ямаа буудаа. Сав дүүрэн Сайтай болгий. За хүүхдүүдтэй баярлалаа сууцгаагаарай. За сандал дээрээ суучих. За хүүхдүүдээ. За багш руугаа сайн анхаараарай одоо. Багш руугаа сайн анхаараарай. За
За хүүхдүүд энэ юу вэ? Энэ юу вэ? Өө нөгөө шагаа байна штэ. За багш нь хүүхдүүддээ одоо шагаа ингээ бэлдсэн байгаа. За энэ шагаагаар бүгдээрээ одоо хөгжим тоглоноо. За монголчууд маань эрт дээр үеэс шагаагаараа хүүхдүүдэд тоглуулах гээд ингээд бэлдсэн байдгийн байна. Тэгээ багш нь бас энэ бэлдсэн шагаагаа өнөөдөр хүүхдүүддээ хөгжим тоглуулах гээд ингээд бэлдээд ирсэн. За дуургалгүй одоохондоо өвдгөн дээрээ тавиад сууж байгаарай заа юу. Тэгвэл бүгдээрээ энэ хөгжмийнхоо энгийн хөгжмийн зэмсгээрээ бас тоглоё тхүү хүүхдүүд ээ. За энэ юу вэ хүүхдүүд ээ? Энэ юу вэ? Оо малын яс штэ тийм ээ. За монголчууд маань энэ малынхаа ясаар бас ингээд гоё цэвэрлээд бэлдээд хүүхдүүддээ бас тоглуулдаг юм байна. За тэгвэл энд хоёр хүүхэд байгаа учраас багш нь энэ хөгжмийнхөө зэмсгийг өгч тхөө. Тийм яг тэгдэж шүү. За хүүхдүүд одоо багш руу анхаараарай. Одоо шагаагаа ингээд бариад багш руу анхаараарай. За багш руу анхаараарай. За хүүхдүүд энэ дээр юу байна? Багш нь энд юу ямар зураг байрлуулсан байна? Оо шагааны зураг байна. За энэ шагааны зургийг багш нь одоо бүгдээрээ энэ шагааныхаа энэ зургаар хөгжмийнхөө хэмнэлийг авч тоглоноо. Болох нь үгүй бүгдээрээ үзэхөө хүүхдүүд ээ. За энэ дээр нь хідэн шагаа байна хүүхдүүд ээ. Багш руу анхаараарай. Багш руу анхаараарай. Энэ дээр хідэн шагаа байна. Хідэн шагааны зураг байна. Дөрвөн шагааны зураг байна шүү дээ. За тэгвэл бүгдээрээ энэ дөрвөн шагааг тэгвэл аваад үзээдхөө. За явлаа. 1 2 3 4 болох нь хүүхдүүд ээ. За энэ дор нь нэг юм зүйтэй ингээд бүгдээрээ малынхаа шагаагаар чөмгөөр бас энгийн хөгжмийн зэмсгээр тоглож болох юм биш үү? За тэгвэл нэг ай тавиад үзье бүгдээрээ тхөө. За багш руу анхаараарай. За багш нь энэ дээрээс ай тавина. Тэгэхээр миний хүүхдүүд зөвхөн шагаагаараа чөмгөөрөө тоглоно. Аяа дагаад тоглоно. Дараагаар нь миний хүүхдүүд наадахаараа тоглож болно шүү заа юу? За анхаараарай. 1 2 3 хөгжмөө тавих уу? Хөгжмөө сайн сонсоорой. тоглолцъя. За миний хүүхдүүд шагаагаа сандал дээрээ тавьчих. За хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. За үзэгч хүүхдүүддээ баярлалаа. Баяртай. Дараа дахин уулзъя.